Самцгнөө өнөөдөр яг энэ имлэгт эмчилгээ яаж хийх, шинжилгээ яаж өгөх та надад харуулъя. Тэгээ энэ зүүн талд байгаа энэ улаан бичгтээ би ингээд гаргах хүрээлцэн байгаа. Энэ хаалгаар ороод шинжилгээ юу өгдөг байгаа шүү. Өглөөний мэнд ээжийг үзүүлэхээ хотын эмнэлэг дотор ороод ирлээ. Тэгээ орж ирээд нэг давхрын зүүн талд нэг хөтөн цонх байгаа. Тэр цонхонд паспортаа барьж очоод тэгээд ямар төрлийн эмчт очиж үзүүлэхэд хэлээд ерөнхийдөө Монгол эмч байдгийн хамаг баруун талын байхаа. Монголоор ярьдаг. Тэгээд тэрэнд очоод ямар эмчт үзүүлэх гэж байгаа гэд тэнгуүтээ тэр эмч болохоор нэг жижигэн цаас өгөн, тэр цаасан дээр болохоор 2 давхар эсвэл 3 давхар аль талд очиж үзүүлэх ёстой гэж бичсэн байгаа байдаг. Тэгээ яг одоо ингээ 2 давхар гараад тэр эмчнээ тэрнийг өөрөө нь орохоос өмнө заавалчгүй ингээд нэрээ бүртгүүлэх ёстой. Нэрээ бүртгүүлэнгуудаа сайнах тэр нэг телевизэн дээр болохоор нэр гарч ирдэг. Яг чиний урд хөтөн хүн байна, чи дүүэр тоот байна гэд байгаа байдаг. Тэгээ тэрийг хүлээгээд тэр нэр дууддаг. Нэрээ дуудах үедээ орж тэр эмчтэй үзүүлдэг байгаа шүү. Тэгээ тэр эмчт үзүүлснээр дараа тэр эмч болохоор чи энэний шинжилгээ өгөх хэрэгтэй, тэрний шинжилгээ өгөх хэрэгтэй гэд тэгээ тэр гээд гараад өгчин тэнгуүтээ чиний паспорт дээр байгаа. Тэгээд буцаад нэг давхар руу очоод юугаа өгөх ёстой. Мөнгөө төлөх ёстой. Мөнгөө төлснөө дараа тэр хүн ахаад сайнах тэр цаас шиг юм өгөн, тэр цаасан дээр болохоор хөтөн давхар хаана ямар шинжилгээ өгөх хэрэгтэй гэдэг бүгд нь бичсэн байгаа. Хэрв тэр цаасаа ойлгохгүй бол translate юм уу эсвэл тэнцээ байгаа эмч reception интерес асууж болдог байгаа шүү. 在你左手边6号门口等待。Тэгээ шинжилгээ өгж дуусаа шинжилгээний хариугаа авахдаа зарим нь болохоор ийм машин байдаг. Энэ машин дээр болохоор яг чиний өмнө нөгөө шинжилгээ өгөхдөө нөгөө цаас эс штэ тэр цаасаа уншуулад хариугаа авдаг байгаа. Одоо энэ бичлэгэн дээр харуулж байгаа. Тэгэд энэ хариунуудыг бүгдийг авсны дараа ахаад нөгөө эмчт очиж цагаа бүртгүүлээд ахаад тэр эмчтэй уулзаад одоо яг ямар шинжилгээ хариу гарсан байна, шинжилгээний хариу нь хэрэг байна гэд тэгээд энэ дараа нь ямар эмчилгээ эсвэл ямар эм авах тухай эмчтэйгээ ярина. Машин болохоор энэ байгаа. Бас нөгөө цаасаа уншуулдаг. Тэгэл цаг авчдаг. Тэгээд ерөнхийдөө бол нэг өдрийн зайд бол шинжилгээ бол ерөнхийдөө бүгд гарчдаг байгаа. Тэгээ өглөө нь очиод өдөр нь шинжилгээ гараад эмчт ахаад очиж үзүүлээд ямар эмчилгээ хийх хэрэгтэй байна гэдэг. Хэрв шаардлагатай юм бол хагалаанд орох ч юм уу тийм байдаг. Энэ болохоор яг их өнө хариу авч байна. Тэгээд өнөөдрийн бичлэгт дуслаа.